Энэ үйл явцыг хэр удаан үргэлжлэх бол хөрөнгө оруулагчдад үлдэх бодит үнц нь байх болов уу? Бидний зүгээс харахад бонд эзэмшигчид анхны саналыг няцаасан нь огтхон ч гинтийн зүйл биш юм. Учир нь уг саналын нөхцлүүд бонд эзэмшигчдийн хувьд бодит утгаараа хангалтгүй байсан. Тухайлбал бэлэн мөнгөний төлбөр урьдчилан тусгагдаагүй, төлбөрийг үе шаттай хийх тодорхой механизмгүй, мөн зээлийн эрсдлийг бууруулах аливаа хэлбэрийн нэмэлт баталгаа, кредит сайжруулалт огт байгаагүй. Цаашид компани бонд эзэмшигчтэй хилцээгээ үргэлжлүүлж дефолтыг аль болох хойшлуулах замаар хугацаа хожихыг эрмэлзэх нь тодорхой байна. Гэвч компани хөрвөх чадвар асар хангалтгүй, төрийн дэмжлэг бараг байхгүй. Мөн зах зээл дээрх санхүүжилтийн нөхцөл байдал ноцтойгоор хумигдсан энэ нөхцөлд банкны эцсийн дүндээ бүхэлд нь хамарсан цогц үрийн дахин бүтцжүүлэлтэд орохоос зайлсхийх боломжгүй гэж харж байна. Иймээс хэрвээ ойрын хугацаанд дефолт үүсвэл сунжирсан хилцээ дахин хөнгөлөлтийн хугацаа хүсэх замаар процессыг удаашруулахаас илүүтэйгээр үрийн нүхэн сэргээх, бодит үнцнийг тодорхойлох үйл явц харьцангуй богино хугацаанд илүү тодорхой байдлаар урагшлах боломжтой гэж би дүгнэж байна. Хэрэг дефолтод орох нь тодорхой давуу талтай гэж үзэж байгаа юм бол яагаад одоо хүртэл хэрэгжихгүй байгаа юм бэ? Үүнд ямар хүчин зүйл саад болж байна? Компани дефолтод орвол гадны долларын бонд эзэмшигчид бүтцийн хувьд хамгийн доод эгнээнд орж эргэн сэргэх боломж нь хомс болж ирнэ. Харин дотоодын бонд эзэмшигчд болон өөрийн эзэмшигчдийн хувьд эргэн сэргэх боломж ч мөн тааруу байх магадлалтай. Гэхдээ нөхцөл байдал илүү нарийн төвхтэй. Жишээлбэл Шэньчжэнг метро. Бид олон хувьцаа эзэмшигчийн зээл барьж дотоодын хөрөнгийн ихийг хяналтанд авах төлөвтэй байна. Мөн банкнууд банкгийн бонд болон банкны зээл эзэмшиж байгаа бөгөөд бусад дотоодын бонд эзэмшигчтэй холбоотой. Иймээс нөхцөл байдал болон процесс урт хугацаа шаардах бөгөөд төвөгтөө хэвээр байх төлөвтэй. Гэсэн хэдий ч нэг зүйлийг тодорхой хэлж болно. Гадны бонд эзэмшигчдийн эргэн сэргэх боломж нь дотоодын бонд эзэмшигчдийнхээс харьцангуй сул байх магадлал өндөр гэж үзэж байна. Төрийн дэмжлэг хангалтгүй байгаа талаар та дурдсан. China Vanke компанийг асар том компанид бол уналтад орох боломжгүй гэж үздэг нь тодорхой байна. Тэгэхээр та хэлэхдээ өрийн дефолт зайлшгүй үүснэ гэж үзэж байна уу? Эцсийн дүндээ зөвхөн хугацааны асуудал гэж ойлгож болох уу? Нэгдүгээр сард өгсөн ярилцлагынхаа үеэр бид бонд эзэмшигчдэд банкэд хөрөнгө оруулахаас зайлсхийх хэрэгтэй гэж хэлж байсан. Учир нь компани санхүүгийн тайланг дангаар нь харуул тогтвортой биш, өөрийн үндсэн хөрөнгөөр санхүүгийн хөөс үр гаргах чадваргүй харагдаж байна. Засгийн газраас дэмжлэг үзүүлж байна гэдэг ганц шалтгаанаар тухайн компанид хөрөнгө оруулна гэдэг утгагүй гэж би үздэг. Ялангуяа Шэньчжэнг метрогийн банкны дэх эзэмшлийн хувь харьцангуй бага байгаа тул энэ компаниг бүрэн утгаараа төрийн өмчөд гэж хэлэхэд бэрх. Тэгэхээр сүүлийн жилүүдэд дефолт зарласан Хятадын ямар ч үйл хөдлөл хөрөнгө хөгжүүлэгч компани бонд эзэмшигчийг засгийн газрын зүгээс аварж гарсан тохиолдол байхгүй. Ийм учраас дампуурж болохгүй хэтэрхий том компани гэсэн ойлголт одоогоор харагдахгүй байна. China Vanke компани одоогийн асуудлаас гарч дахин доктортой үйл ажиллагаанд шилжих боломж байгаа болов уу? Тэхийн тулд юу хийх шаардлагатай вэ? Тийм боломж тун хязгаарлагдмал харагдаж байна. Яг уу ганц боломжит хувилбар нь хэрвээ бодлого тодорхойлогчид банкгийн дефолт шууд утгаараа системийн шинжтэй эрсдэл үүсгэх эсвэл нийгмийн тогтворгүй байдал хүргэнэ гэж үзвэл засгийн газраас дэмжлэг үзүүлэх эсвэл банкнуудаар дамжуулан бэлэн мөнгөний урсгалд нэмэлт туслалцаа олгож магадгүй юм. Гэхдээ ингэх магадлал тун бага. Учир нь Хятадын үйл хөдлөл хөрөнгийн салбарт үргэлжилж буй нөхцөл байдал урт хугацааны төлөвөөр дор хаяж дахиад хэдэн жил хадгалагдах төлөвтэйг бодлого тодорхойлогчид сайн ойлгож байгаа. Мөн тэд энэ салбарыг Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч гэж үзэхээ хэдийн болсон. Өнөөдөр ерөнхийлөгч Ши Жинпинг нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагада богино хугацааны өсөлтийн араас хөөцөлдөхгүй. Харин дунд болон урт хугацааны тогтвортой өсөлтийн төлөө бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн тодорхой хэсгийг золиослоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ийм нөхцөл засгийн газар банкыг аварна эсбөгөөс компани өрийн дарамтаас зайлсхийж чадна гэх магадлал тун бага. Bloomberg Opinion-ы тоомч Shirley Ren өмнө нь зээлдэгч хоорондын зөрчил хурцдах эрсдлийн талаар бичиж байсан. Энэ тохиолдолд тийм зүйл болох магадлал хэр өндөр байна гэж таарж байна вэ? Үлдэж буй хөрөнгийг булаацалдах тэмцэл хэрэг ширүүцэж болцсошгүй вэ?
Банкгийн бонд эзэмшигчид маш олон төрөл байна. Зарим нь банк, зарим нь хувийн хөрөнгө оруулалтын сан, хейж сангууд байна. Эдгээр бонд эзэмшигчийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөх нь гарцаагүй. Тиймээс хилцээний явц нэлээд удаа үргэлжлэнэ гэдэгт гайхахгүй байна. Бидний хувьд хятадын өрийн зах зээлийг харвал санаа зовниж буй гол зүйл нь хятадын долларын бонд болон хятадын бондын олон улсын зах зээл эзлэх ач холбогдол буурч байгаад байна. Сүүлийн жилүүдэд хятадын өндөр өгөөжтэй үйл хөрөнгөний бондын дефолт түвшин өндөр байсан нь олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлд нөлөөлж байна. Нөгөөтэйгүр хятадын бондуудын шинэ нийлүүлэлт буурсаар байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг улам хязгаарлаж, энэ зах зээл олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд ач холбогдлоо алдаж байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна. Тиймээс миний бодлоор энэ бол хүмүүсийн анхаарах ёстой илүү том асуудал байж магадгүй. China Bank-ыг дефолтод оруулахгүй байгаа гол шалтгаан нь энэ үү? Энэ шиг хандлага улам нэмэгдэх төлөвтэй байгаа юу? Ерөнхийдөө банкын компани дефолтод орсон ч зах зээл тийм ч их нөлөө үзүүлнэ гэж харахгүй байна. Сүүлийн хэдэн сарын турш банктай холбоотой олон нийтэд мэдээлэл гарсан ч хятадын долларын бондын зах зээл болон дотоодын бондын зах зээлд үүсэх нөхцөл эрсдэл харьцангуй хязгаарлагдмал байлаа. Бусад салбарууд, жишээлбэл банк болон үйл хөрөнгөний салбартай нэгт холбогдсон хятадын орон нутгийн засгийн газруудын үүсэх эрсдэл мөн адил харьцангуй хязгаарлагдмал байна. Тиймээс бүх зах зээл болон санхүүгийн үйл хөрөнгөний зах зээлд нэмэлт сөрөг нөлөө харьцангуй хязгаарлагдмал хിവэр үргэлжлэнэ гэж үзэж байна. Хятадын үйл хөрөнгөний зах зээлийн хямрал аль хэдийнэ урт хугацаанд үргэлжилж байна. Ойрын хугацаанд эцэслэгдэх шинж тэмдэг харагдахгүй байна. Хятадын үйл хөдлөлийн төсөл хэрэгжүүлэгчдийн үйл ажиллагаа эргэн сэргийх шинж харагдаж байгаа юу? Хотуудын орон сууцны үлдэгдлийн хэмжээг харуул маш өндөр түвшинд хүрсэн. Засгийн газар өнгөрсөн оноос хойш орон сууцны үлдэгдлийг багасгах олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг оролдсон боловч ихэнх нь төрийн өмчт компаниуд болон орон нутгийн засгийн газруудаар хэрэгжихээр төлөвлөгдсөн. Эдгээр байгууллагуудын ийм төслүүдийг хэрэгжүүлэх хүсэл сонирхол өрийн өгөөж багтаагаас үүдэн маш хязгаарлагдмал байдаг. Хэрв засгийн газар нэмэлт хөрөнгө гаргаж өндөр үлдэгдлийг шийдвэрлэх арга хэмжээ авахгүй бол орон сууцны зах зээл ойрын хугацаанд сэргийх төлөв харагдахгүй байна. Харин дараа жилийн хувьд шинэ орон сууцны борлуулалт жилийн өсөлтөөр буурах чиглэлтэй үргэлжлэх магадлалтай бөгөөд үнэн ч анхны болон хоёр дахь зах зээлд аль аль нь буурах хандлагатай